Өвсгөл аймгийн Тариалан сумын Батцэнгэл захиралтай хонгор товд компани 2015 онд 900-га эргэлтийн талбайтай анх байгуулагдсан. Жилдээ 450-аас 500-га талбайд улаан буудай тэжээлийн ургамал тариалж, хаагаас 15-аас 33 центнер ургац хураан авч, Америк, Канадын газар тариалангийн үйлдвэрлэлийн дэвшилт техник технологиг ашиглаж байна. Хөрс хамгаалах, хөрсний үржил шимийг дээшлүүлэх, үр тариагаа хамгаалах зорилгоор 2023 оны байдлаар 833 га талбайг 218 сая төгрөгөөр 100% хашаажуулж, тэжээлийн вандуй Овиос 20 га талбай тариалж, ногоон тэжээл хураан мачтын хэрэгцээнд нийлүүлдэг юм. Хонгор товд компани нь 2021 онд Хөвсгөл аймгийн авраг тариалан хамт олон 2025 онд улсын авраг тариалан хамт олноор шалгарчээ.